зөв маш том шинжилгээний эрх зүйн одоо хуулийг багцаар нь батлуулж өгсөн тий. За ингээд одоо 1.7 их найдын санхүүжилттэй байсан салбарыг 4.2 их найдын санхүүжилттэй болгож тийм ээ. Боловсролын салбарт их одоо 6 том реформыг шинжилгээг зарлаж одоо хамгийн сайн сургуулиуд гэрте орхон сургууль тийм ээ. Хот хөдөөгийн сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийг арилгах 6 том одоо энэ шинжилэл хийхин ажлууд эхэлсэн явж байсан. Хөтөлбөрийн шинжилэл өнөөдөр хайчив тийм ээ. За багшийн 3 дугаарт бодлого өнөөдөр хайчив. Сайн багш хамгийн өндөр цалин авдаг энэ тогтолцоо хайчив тийм. За үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт буюу сургууль өөрсдөө одоо төсөө захиран зарцуулдаг энэ нөхөн хангалтын зардалаас багш нарын карманаас гардаг мөнгнөөс авахулаад байдаг энэ шинжилэл хайчив тийм. За захим шинжилэл хайчив. Тийм үү? Сургуулийн сайн менежментийн одоо энэ шинжилэл хайчив. Нэг сургуульд бол бараг 1.2 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн маягаар л одоо ингээд болоод өнгөрлөө шүү дээ. Тэгээд 6 шинжилэл бол үндсэндээ зарцсан. Тийм учраас бол одоо ингээд боловсролын салбарт явж байгаа энэ шинжилэлийг бид нар ухрах ёсгүй. Энэ бол Монголын ард түмний одоо эрх ашиг. Тийм учраас бол тодорхой салбартай хариуцлахгүй ажиллаа. Бид нар ч улсын их хурал дээр 720 тэрбум төгрөгийг одоо багш нарын цалин нэмээ. Тийм ээ 50% нэмээ гэдэг үйлдвэрчний хөвөлтөөс хэлцээр дээр суугаад харамсалтай нь яг энийг хэрэгжүүлэх явц дээр бодлогын алдаанууд их гарсан гэдгийг одоо би бас 2-3 одоо үндэслэлээр тайлбарлаж ирсэн шүү дээ. Тэгэхээр ингээд тодорхой ямар ч байсан хариуцлага хүлээгээд явж байгаа юм гэж би ойлгож байгаа. Тэгээд дараагийн одоо улс төрийн шийдвэрүүд яаж гарахыг би хэлж мэдэхгүй. Яг л би ямар нэгэн байдлаар одоо сайд томилдог албан тушаалтан биш. Өнөөдөр засгийн газрын гишүүдийг чөлөөлдөг, томилдог эрх бол зөвхөн ерөнхий сайдад үндсэн хуулиар олгогдсон байж байгаа шүү дээ. Танд боловсролын сайд болох сонирхол бий юу? Юу гэсэн үг юм? Би одоо ингээд боловсролын сайдаар ажилласан, гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайдаар ажилласан хүн шүү дээ. Мэдээж одоо өөрийнхөө салбарын сайд хийжсэн одоо салбар дээр эхлүүлсэн реформ доголдоход хин өнгөө би одоо сэтгэл санаа зовно нэцтэй тийм ээ. Өөрийнх нь эхлүүлсэн ажлыг нөгөө манайхан чинь юмыг одоо бүтээхэд хэцүү нураахдаг хамархан байна гэж үг байдаг тийм. Яг тэрнтэй л адилхан нөхцөл нүдэн дээр өнөөдөр болоод байхад одоо хин хөнгөө санаа зовно. Энэ чинь зөвхөн миний санаа зовно л биш шүү дээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа 1.3 сая хүүхдийн эрх ашигын асуудал шүү дээ. Тийм үстэй. Энэ монголчуудын эрх ашигын асуудал учраас энэ боловсролын салбарын энэ одоо реформ, шинжилэл гэдэг бол улс орны хувь заяа энэ том асуудал гэж би харж байгаа. Хата хүлээж авах гэсэн үг юм. Агсан намын бүлгээс сая мэдээлэлгээд учрал аргыг хурлын даргын ажлаа өгтөл